Электролизийн бодлого номер 4-ийг тайлбарлая. Бодлогын өгүүлбэрийг уншвал цэсийн хлоридын усан ус муулын идэвхгүй электродтой буюу үл үүсдэг электродтой явагдах орлын тэгшдэглийг зохио. Бодолт. Юуны түрүүнд цэсийн хлоридын диссоциийн тэгшдэглийг бичнэ. Цэсийн хлорид маань өөрөө идэвхгүй металлын хүчил төрөгчгүй хүчлийн доос болон хүчил төрөгчгүй хүчлээс тогтсон цэсийн хлоридын диссоцилагттай цэсийн 2 валент нэмэх 2 валенттай ион болон 2 молекул хлорын сөрөг цэнэгтэй ион болж диссоцлогдно. Үүний дараа анод болон катод электродууд дээр ямар ионууд эсэлдээ ангижрах процесст орохыг тодорхойлно. Цахилгаан гүйдлийн нөлөөгөөр хлорын ионууд анод руу шилжиж эсэлдэнэ. Учир нь металл бишийн идэвхий игний дагуу гэдэрхсэл бүлгээс хлорын ионд хойно байрлдаг учраас хлор өөрөө төрүүлж эсэлдэх процесст орно. Катод дээр цэсийн ион катод руу шилжиж ангижрах хуралд орно. Учир нь металлын цахилгаан хэмийн игнийн цэс ус төрөгчөөс хойно байрладаг буюу цэс нь ус төрөгчөөс идэвх багатай учир өөрөө ангижрах процесст орно. Электродууд дээр явагдах урвалын тэгшдэглийг нэгтгэн бичээд эсэлдээ ангижих процессыг тодорхойлно. Анод буюу нэмэх цэнэгтэй электрод дээр хлор нь 2 электроноо алдаж эсэлдэх процесст ороод ангижруулагч өөрөө гүйцэтгэх нь харин катод буюу сөрөг цэнэгтэй электрод дээр мөн адил цэс маань 2 электроныг авч ангижрах процесст ороод эсэлдүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ. Урвалын тэгшдэглийг тэнцвүүлэхдээ авсан болон алдсан электроны тооны хамгийн их ерөнхий хуваагдах хэмжээг олно. Урвалын тэгшдэглийг молекулын хэлбэрээр бичвэл цэсийн хлорид маань электролизийн процесст орж хлорын хий болон зис үүсгэнэ.